хязгаарт хөхөө намжил гэж нэгэн сайхан ир байжээ. Тэр үнэхээр хосгүй сайхан дуулдаг тул хошуу нутагтаа ихэд алдарсан байлаа. Гэтэл хөхөө намжил цэргийн албанд явж Монголын баруун хязгаарт очижээ. Түүний сайхан дуулдгийг дарга нь даруй мэдээд хөхөө намжлаар ажил сургууль хийлгэхийн оронд харин цэргийн алба хаах хугацаанд нь бараг 3 жил шахам зөвхөн дуу дуулуулсаар л байжээ. Нэгэн удаа хөхөө намжил би нэг ч удаа моримал унаж гадуур дотор гарч байсангүй. Ингэж байх нь хэдийгээр жаргалтай мэт боловч надад бас л хэцүү байх юм. Иймэд хэд хоногч гисэн адуун дээр гаргаж өгнө үү гэж дарга нартаа хүсчээ. Дарга нар нь тэгтэл бид чамаар дуулуулж л байвал сайн юмсан. Хэдий тийм боловч энэ удаа аргагүй чиний хүсэлтийн ёсоор болгож 5 хоног агтан дээр гаргая гэж зөвшөөрчээ. Хөхөө намжил адуугаан тууж нэгэн нуурын захад очоод услах зураан түүний хөвөн дээр дуулж байтал нуурын дотроо сайхан хар морь унсан ногоон торгон дээлтэй хүүхэн гарч ирээд манай аав ээж хоёр таныг дагуулад ирээч гэж намайг явууллаа гэхэд би танайд хэрхэн яаж очих вүлээ гэж хөхөө намжлын асуухад хүүхэн хариуд нь та миний араар сундлаад нүдэн ань гэж хэллээ. Ёсоор нүдэн анивал хэдийн хүүхний гэрт ирсэн байлаа. Тэднийх үзэглэнт ганц охинтой маш баян айл байсан юмсанжээ. Хүүхний эцэг их хоёр хөхөө намжлыг хүндэтгэн зочилж дуу дуулж өгөхийг хүссэнд би 5 хоногийн хугацаагаар явж байгаа ахтны хүн болох тул танайд тавтай удаан сууж олон дуу дуулах боломжгүй гэхт нь гэрийн эзэн төөнд санаа зовох явдалгүй. Харин адуунд чинь тусгай хүн гаргаж малдуулна. Энэ хугацаанд манайд тавтай тохилог амарч бидэнд олон сайхан дуу дуулж алаа гэж гин. Ингээд хөхөө намжил тэр айлд байх хугацаанд нөгөө үзэглэн түүхэнтэй сэтгэлтэй болж түүнтэй гэр бүл болохоор ярилцаж тохироод 1 сарын дараа цэргийн хугацаа дуусаж халагдах тул чамтай эргэж уулзнаа гэж хэлж гинэ. Хүүхэн хариуд нь чамайг ирэхэд би хар мориороо очиж угтнаа гэж хэлж гинэ. Ингээд хөхөө намжил цэргийн албанаас халагдаж ярилцсан ёсоор хайртай хүүхэнтэйгэн амьдрах болж гин. Өдөр хоног сар жил өнгөрсөөр хөхөө намжил төрсөн нутгийн зүг аргагүй явх олсонд эхнэр нь чамд орой эндэн эргэж ирж байх жигүүртэй сайн морь өгье. Түүнээс өөр морь битгий унаарай. Бас морьныхаа амьсгааг сайн дарж байгаарай гэж захив гинэ. Хөхөө намжил эхнэрийнхээ үгийг толгой дохин зөвшөөрч жигүүрт сайхан хул морийг унаад алс зүүн хязгаарт нутагтаан очоод оройн эргэж ирдэг болжээ. Гэтэл нэгэн өглөө хөхөө намжлын сайхан хул морины жигүүрийг хэн нэгэн муу санаатан хайчилчихсан байж гинэ. Жигүүрийн хайчлуулсан хул моринч удалгүй өгч гинэ. Хөхөө намжил морьныхон хойноос арга буюу гашуудан харамсаж 3 сар шахам нойр хоолгүй хэвцсний эцэст нь морьныхон толгойг дуурайлган сэлж морин толгойтой хуур хийгээд түүндэн хул морьныхон явдлыг хуурдан даржээ. Ийхүү морин толгойтой хуур зохиогдсон гэдэг домогтой юмсанжээ. Эрт цагт нэг энэрэнгүй сэтгэлд хаан байж гинэ. Тэр хаан төр гүрэндэн гуйлагчин хүн золбон нохоо байлгахгүй. Хэн юу хүснийг заавал биелүүлнэ. Хэнд ч үгүй гэсэн ам гарахгүй гэж тангарагсан байж. Гэтэл хааны энэ ам тангаргийг зэрэгэлдээ гүрэнд амьдардаг азар базар тазар гихч 3 муу санаатан олд сонсоод манай зэрэгэлдээ гүрэнд их баян чинэлэг өгөөмөр хаан байна. Тэр хаан юу ч хүссэн заавал биелүүлдэг. Үгүй гэж хэлдэггүй гин. Гурван очиж тэр хааныг үгүй гэж хэлүүлж нэг чадъя. Юуны төлөө 3 хорон санаатан нэртэй билээ гэж ярилцжээ. Ингээд азар базар тазар 3 хаанаас юу гуйх вэ гэж бодож нэгдэх нь би дайын дэлхийг торгоор бүтээж гүйцэх торг өгнө гэж гуй химээхэд хоёр дахь нь тэгвэл би гадаа далай их том юм
Нааш цааш явхад цаадтай байгаа тул гурилаар зуурч хатаах хэрэгтэй. Далайн төвшин дүүргэх гурил айл гэж гуй гэлээ. Харин гурав дахь нь би сүмбэр уул гэж хад шороогоор бүрхэгдсэн өнгө царайгүй уул байна. Тэр сүмбэр уулыг бүрхэх алт өгнө гэж гуй хэмээжээ. Ингээд тэр гурав хаанд бараалхан тохирсон ёсоор даян дэлхийг бүтээх их торго, далайн төвшинг дүүргэх гурил, сүмбэр уулыг бүрхэх алт гуйжээ. Хаан 3 хорон санаатны гуйлтыг сонсоод үгүй гэж хэлж болохгүй, үгүй гэхээр өгч болохгүй зүйл болохыг мэдээд жаахан гайхад сууснаа. За та 3 21 хоноод ирдээ. Ихээхэн зүйл гуйж гэсэн чи яах вэ? Би бүтээж өгье гэд явуулчихжээ. Явуулсныхаа дараа бүхий л эрдэмтэн мэрэгдийг цуглуулад манай гүрнийг чадах гэж 3 хүн ирлээ. Эдний гуйлт хийж үтээх бай тухай санаанд багтангүй юм байна. Инхээр юу гэж хэлж буцаавал зохих вэ? Гэд 7 хоног хилцжээ. 7 хоног хурлаа. Одоо 7 хоног таръя. Ингэхдээ ихийг их гэхгүй, багыг баг гэхгүй, хөгшин гэлгүй. Энэ хэргийг ярьж тэдний зөвлөгөөнийг сонсож ирцгээе. Гэд ноёд түшмэдэн бүгдийг тараажээ. Түшмдийн дундаас нэгэн тэгтэл гэртэн ирээд 3 муу санаатны хийсэн гуйлтыг хэлтэл 8 настай хүн та нар бага юмд их санаа зовж байна. Тэр 3 муу санаатныг буцаах амар хаан. Одоо аав та очоод хааны ганцаараа байхад нь ингэж хэл. Тэр 3 муу санаатныг ирэхтэн даян дэлхийг торгоор бүтээе гэвэл хавтгай дөрвөлжнөрөн хичнээн чи торох хэрэгтэй байгааг хэмжих хэрэгтэй. Сүмбэр уулыг алтад яа гэвэл уулыг ёроолоос нь орой хүртэл нь буулгаад хичнээн жим байгааг жигнэх хэрэгтэй. Гадаад далайн усыг гурилаар зуурч хатаая гэвэл гадаад далай загас жараахаа шавар устайгаан хичнээн жим болохыг мэдэх хэрэгтэй. Тиймээс даян дэлхийг, сүмбэр уулыг, сүн далайг хэмжээд ирцгээе гэд явуулчих. Тэр 3 дахиад хизээч ирэхгүй гэж хэлж өгчгий. Түшмэл бяцхан хүүгийнхээ үгийг сонсоод ихэд баярлан хаандаа яаран очиж хэлтэл хаан түшмлийн хүүгийн цэцэн мэрэгнийг магтан сайшааж хамгийн зөв арга оллоо гэжээ. Ингээд хаан хорон санаат 3-т даян дэлхий, сүмбэр уул, гадаад далайг хэмжих зарилэг өгчээ. Үүнээс хойш одоо хүртэл 3 муу санаатан уул газар далайг хэмжээд барахгүй байдаг тул далайг хэмжиж байгаа нь дээшээ нэг хараад доошоо нэг хараад байдаг шанган хорхой. Газар дэлхийг хэмжиж байгаа нь 2 тийшээ тэлж явдаг шарут. Сүмбэр уулыг жигнэж байгаа нь дээшээ нэг гарч доошоо нэг бууж явдаг Ааз бос сэмгинлээ. Нэг удаа үйлчлүүлэгчээр үйлчинд хоньны арьс авчирч өгөөд энэ арьсаар надад малгай уяад өгөөч гэхэд тэгье гэж үйлчин зөвшөөрчээ. Үйлчлүүлэгч тэндээс гарснаа том арьс юмсан. 2 малгай хөрдгөө юм болов уу? Хэмээ бодлоо. Тэгээд үйлчинд рүү буцаж очиод үйлчин минь энэ арьсаар 2 малгай хийж хүрэх үү гэж асууж. Яагаад болохгүй гэж хүрээгүй яах вэ гэж үйлчин хэллээ. Тэгвэл 2 малгай хийчихээрэй гэж үйлчлүүлэгч хэлээд явж гин. Жаахан явж байснаа ахин буцаж ирээд арьс маань 3 малгайд хүрэх болов уу гэж асуухад яагаад болохгүй гэж 3-ыг ойсон ч болно шүү дээ. Үйлчлүүлэгч их л баярлаад 4 малгай ойж болох уу гэж асуулаа. 4-ыг ч болно. Тэгвэл 5-ыг ч болно. За тэгвэл 5 малгай хийчихээрэй гэд үйлчлүүлэгч гарснаа бас л ахин эргэж ирлээ. Үйлчин минь 6 малгай ойж болох юм биш вэ? 6 ч болно.
7-ог болох уу? Бүр 8 ч байсан болно. Яагаад болохгүй гэж 8-ыг ч ойж болно. Тэгвэл надад 8 малгай ойж өгөөрэй. Гэлээ. За тэгье. 8-ыг ойж өгье. 7 хоногийн дараа ирж аваарай. Гэлээ. Үйлчлүүлэгч 7 хоногийн дараа хурц ирээд малгайнууд маань бэлэн болсон уу гэж асуулаа. Бэлэн гэж үйлчин хэлснээр шавья дуудаад энэ хүнд малгайнуудыг авчирч өг гэлээ. Шавин тэр даруйдаа толгой дуглах байтугай аль мандал таармаар 8 жижигхэн малгай авчирч өглөө. Үйлчлүүлэгч тэрхүү малгайнуудыг гайхан харснаа энэ чинь одоо юу вэ гэж асуулаа. Захиасан малгайнууд чинь хүүе үйлчээ. Яагаад ийм жижигхэн малгайнууд хийсэн юм бэ гэхэд үйлчин та өөрөө бодоод үзтээ гэж хэлж байна. Үнэхээр яагаад ийм жижигхэн малгай хийснийг та нар ч гэсэн бодоорой. Чамайг идэндэ гэж чоноо ихэрлээ. Туулаа айсандаа чихээ хулмайж чоногой та намайг одоо идээд ашиггүй. Би их туранхай байна. Зун сайн таргалаад намар би өөрөө хүрээдэрий. Тэгээ та идээрэй гэжээ. Чоныг харахад туулаа үнэхээр туранхай байсан байна. Чон за яах вэ? Намар болтол яв. Харин хийснээ бүү мартаарай гэжээ. Туулай баярлаж бутан дундуур харайлган алга болжээ. Туулай зунжин ногооны газраар хисэж луун байцаа мэрсээр их таргалжээ. Намрын үлрэл өнгөрч түрүүчийн цас орлоо. Туулай шин цагаан дээлэн өмсөд ойн цоорхойд цохрон гартал чонтой халз тулгарчихжээ. Чонын уур нь хурч чи яагаад ярьснаа мартав гэж гин. Туулай айсандан сахлан чичирч байжээ. Та андуурсан байхаа. Би чамтай уулзаачгүй шүү дээ гэж Туулай хэллээ. Чон соёогоон яр зайлгаж чи бас хуургасан натаа юу? Чамайг иднэ гэлээ. Туулай сандарч байз чамтай уулзсан тэр Туулай ямар дээлтэй явсан бэ гэлээ. Гэж чон хойд хөлөөрөн чихээ майжиж. Тийм нэг сэвсийсэн хуучин бор дээлтэй байсан гэлээ. Туулай учиргүй инээж хөөрхий зайлвал чон бүр зэниглэж гүйцчээ. Тэгвэл би цав цагаан байгаа үсттэй гэлээ. Чон сайн харвал Туулайн хийсэн үнэн байлаа. Энэ лав би андуурлаа бололтой гэж чон бодлоо. Тэгээд хар тэнийг минь би чамтай тоглосон юм аа. Хавар уулцсан Туулайтай андуурлаа гэж бодоогүй үсттэй гэж хэлээд сүүлийн хавчин өвгөө шогшиж гинэ. Түүнээс хойш Туулай чонтой тааралдахгүй хичээдэг болсон юм гинэ. Хизээ хааныг бүү мэд. Даргай цагаан ямааны соотон хөх ишиг байж гин. Тэр ишиг нэгэн өдөр ихийнхээ мөөмийг хөхөж байхдаа гинэ толгойнхоо тус газар их захтнахыг мэджээ. Ингэж их захтансанд хөх ишиг ихийнхээ мөөмийг өвдтөл мөргөж захтнагаан гаргав гин. Байг минийх үү? Ишигнүүд чамайг шоолно. Ишиг иврэн ургахаар ихээ мөргөлөө гэдгийм. Тэгдгүй юм гэж ээж нь хэллээ. Дараа нь ишиг олон нөхдөйгөө нийлээд холын бэлчээрт явлаа. Энэ үедээ түүний толгойн тэнд үргэлж захтнах тул нөхдөө мөргсөөр л байлаа. Үүнээс хойш ишигнүүд түүнээс зүхтах болжээ. Тэгэхэр нь захын ишиг рүү дайрч сүртэйгээр цорон хийснэ. За чи хэл, надаас айж байна уу? Айж байна гэж нялх ишиг өөлгөн чичирч хэллээ. Юунаас айж байна гэж хөх ишиг уламж сүртэйгээр асуулаа. Таны наад иврээс чинь гэж ишиг хариуллаа. Иври? Би ивэртэй болчих ч юу гэж хөх ишиг хэлээд ихэд баярлан сүүлээс өглөө. Үүнээс хойш хөх ишиг юу дайралцсанаа мөргөх дуртай боллоо. Нэг удаа ишигнүүд толь хад гэдэг газар бичиж явжээ. Энэ бол илгэн хадуулвч нэг талд нь яваа бүх юм цөм харагддаг
толь шиг хад юм. Хөхишгний ивэр ихэд загтнаад мөргөх юм хайж явтал их зөмнөөс нь нэгэн хөхишиг сүүлээс өхөөд ирж явахыг харав гинэ. Ингээд хөхишиг түүнийг айлгахын тулд сахалаа хөдлөн иврээс сижилж нэг удаа чангаар туриглаа. Гэвч тэр хөхишиг яар тоосонгүй. Ийхүү тоохгүй байхаар барахгүй өөрийн илэглэн дуурайж байсанд хөхишигний уур хурч чамайг би нэг сайн хаширай гэсэнд тэр хөхишиг мөн чамайг би нэг сайн хаширай гэж цураа шиг хашгирлаа. Хөхишгийн уур нь ихэд хурч уушг нь ихэд сагсааж хойд хоёр хөл дээрээ босон цоройж өнөөх муу ишгийг мөргөж орхивол толгой нь ян хин өвдөж нүднээс нь гал бутрах мэт болж гинэ. Тэр сөхрөн унаад босвол толгой нь ихэд хөнгөн болсон байсан. Гайхан доош харвал өчүүхэн хоёр ивэр нь хөлийн тэнд нь хөвтөж байв гин. Өнөөх ишиг рүү харвал хэдийн алга болоод харин оронд нь иврийн гээсэн өөрийнх нь дүрс толион хадан дотор өрөвдөлтэй харагдаж байна гинэ. Ингэж нэг бардам хөх ишиг иврийн гээсэн түүхтэй билээ.